ажлууд төлөвлөлтөөс эхэлдэг. Төлөвлөлтийг бол бид нар судалгаа шинжилгээ, дүүл шинжилгээ, за хавар ногны пассуудын үйлдвэрлэлийн мөрөөр хэдэн жилээр төлөвлөдөг хэсгээ ажилладаг. Хэдэн жилийнхээ ажлыг удирдах хуваадаг, удирдлагынхаа ажлыг сарын төлөвлөгөөндөө хуваадаг. За энэ дотор мөн гарч байгаа замын дарга, замын алба, замын ангийн даргын тушаал цагдгаан ширүүлдүүлгүүд нэмэгдэж орж ирнэ бас бидний тэр тушаал цагдгаан ширүүлдүүлгүүдийн мөрөөр нэг бас ажил төлөвлөдөг. Төлөвлөгөөг бол гүйцэтгэж ажиллах нь ажлын бол бидний ажлын хамгийн их одоо үр дүн, хөдөлгөөний бүтээмж, замын техникийн байдлыг сайжруулах, замын баалаад төлөвлөгөөндөө барьж ажиллах 2-3 дугаар зэргийн зөрчлийн тоог бууруулахад бол энэ төлөвлөлт бол хамгийн чухал өөр гүйцэтгэдэг. Галтгны хөдөлгөөний аюулгүйг хангахад бол зам цэврийн ажлыг хийхин хамгийн нэн тэргуунд одоо бидний нэгдүгээр ээлжинд тавьж ажиллах юм бол тэр хөдөлгөөний аюулгүйг хангахад хийж байгаа зам цэврийн ажлыг ажилтнууд маань яаж аюул ослгүй хийж гүйцэтгэх вэ гэдэг бол бидний нэг номерын ажил байдаг. За ийм ч учраас өглөө болгон зааварлагын дээр зааварлагаа өгөхдөө бол хитэн хүн хаана ямар ажил ямар объектыг хийх үү гэдгээс шалтгаалж бол аюулгүй байдлыг яаж хамгаалж ажиллах вэ? Ямар өндөр эрсдлийн ажлын байранд ажиллах вэ гэдгээс шалтгаалж бол ерөөсөө дохио тэмдгээ яаж тавих вэ? Дохиочноо яаж байрлуулах вэ? Радио станцаар яаж холбоотой ажиллах вэ? Тэ 2-3 тасаг нийлээд аль километрт ажиллаж байгаа үед хэн хэндээ ямар мэдээллээр галтаргаа яаж мэдээлж биеийнхээ аюулгүй байдлыг хангах вэ? Бүгдийнх нь хоорондын уялдаа холбоог хангаж аюулгүй байдлыг бүрэн хангацсны дараа зам цэврийн ажлыг эхлүүлэхээр тооцож өглөө болгоны зааварлага болгон дээр сургалт явуулдаг. Хүндрэлтэй асуудал бол мэдээж замын уул шороо чигжээсний байдлаас болж мэдээж шавар сагалт замд бас хэмжээгээр үүсэж байна. Мөн энэ олон багаарчтай дахид багаарчтай када бэхлэгээд дахид дээр бид нэр техник ажлын дүрм заасны дагуу замыг арчлахаж тэр тусмаа хамгийн хүндрэл учруулдаг царгаа явал тэр таада заасан норм хэмжээнд арчлахад бол биднэрт бол хамгийн их хүндрэл учирдаг. Ер нь бол 10 дугаар схемжинд жилд нэг 280-аас 320-30-аад анхаарамж өгч байгаа. Тэр багаарч тэргүүн сэтэрхий, цаг агарын тааламжгүй хүчтэй салхи цасан болон шорон шорохтой үед тэр хүмүүсийн аюулгүй байдлыг бол бүрэн хангаж ажиллах үүднээс хамгийн олон өгдөг анхаарамж нь санаа сэрэмжийн анхаарамж байдаг юм аа. Манай хамт одоо энэ хөдөлгөөний аюулгүйг хангах ажлуудын маань бас нэг салшгүй нэг хэсэг болсон малын хориг хашааны засварын ажил байна. Энэ малын хориг Монголд болж маш олон хэмжээний зурмгийн тасалт ихээр гардаг, өргүүр зардал ихээр гардаг, хувь хүн болоод байгуулагч гэдэг юм бас их хохирдог. Энэ малын хориг хашааны ажлыг сайжруулах үүднээс бид нар бол жилд дунджаар нэг 2-3 км малын хориг засна. За эсгийн хэмжээнд бол нэг голцом хариуцсан километрийн маань хоёр талаар явж байгаа 38 км малын хориг хашаа бий. За энэ 38 км малын хориг хашаага хэдийд яаж засах вэ? Яаж ямар удирдалд нь алийг нээх вэ? Аль удирдалд нь үргэлжлүүлээд тэрийг сайжруулж авах уу гэдгийг бүгдийг 10 жилээр төлөвлөд хийгээд явж байна. Өнөөдөр бол хэсгээ хариуцсан 38 км-ийн маань бол одоо нэг 75-аас 80% нь бол бүрэн засварлагдсан. Үлдсэн километрүүдийг бол дахиад энэ 23-4 оны үед бол дуусгахаар төлөвлөд ажиллаж байна. Ер нь бол малын хориг хашаан дээр бол нэлээд анхаарал тавьж ажилладаг. Торцсныхаа ажил дэм тус болдог болохын тулд бас тодорхой хэмжээний ажлуудыг хийж ингэж төлөвлөөд яг төлөвлөснөөрөө бол өнөөдөр явж байна. Тийм манай схем малын хориг хашаа бол үндсэндээ бол 80% нь бол нэлээд боломжийн сайхан болсон байгаа. Тийм. За энийг бол цааш нь засаад янзлаад дахиад нэг 4-5 жилийн дараа бол 38 км-ийнхаа малын хориг хашааны засварыг бүрэн дууссан гээд ард нь явдаг. Тэрнээс хойш бол урсгаж сураа мөн цаг тухайд нь хийгээд сайхан торыг сайхнаар нь арчлаад
аваад явах ийм бүрэн боломжоос бидэрт нээгднэ тийм. За одоо хэсгийнхаа ажилчдын амьдрах орчныг бас дээшлүүлэхийн тулд бид бүгд бас өөрсдөө хүчээр бол бас нэлээд юмнуудыг эмх зэгц дараатаа хий гэж бодоод төлөвлөд хийж байгаа. За үүний нэг жишээ нь бид нар 6-700 м байсан гүний худгийг өөрийнхөө хажууд энэ хашаа дотроо гаргасан. За худаг гаргасан юм чинь цаана төмөр сайхан хашаа бий болгосон. Энэ хашааг барьж байгаагийн эцсийн үр дүн бол жимс болоод сайхан мод бутыг энэ хэсгийнхаа хашаан дотор тари гэж бод төлөвлөж ингэж явж байгаа. Мөн одоо энэ хашаан дотор бол машин, мотоциклыг хөлхүүлээд нийлж шороо босдог тийм байдал байсан. Зогсоож одоо автомашины зогсоолыг бас мөн хийж өгсөн. Айл болгоны өөдөнд байсан 100-ийн 200-ийн хог хийдэг пошгийг бидний цэгцлээд тэгээ хогийн бункерийг хийжсэн байгаа. Ингээд цаашдаа бол юмаа нэгээр төлөвлөөд дараагийнхаа хийх ажилдаа оюултай холбоог нь хангаж өгөөд амьдрах орчноо дээшлүүлэхийн тулд бас тодорхой хэмжээний төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж байгаа тийм. Аав ээжийн ажил миний нүдээр гээд бид нэр баг дунд ахлах гээд зөвхөн ажилтнаа хүүхдүүд донд аав ээжийн ажлыг хэн мэддгийг, хэр аав ээжийг ойлгодгийг, бас тэр хүүхдүүдэд аав ээжийн ажлыг ойлгуулахуудаас тийм эсээ бичлэг зургийн уралдаа явуулсан байгаа. Тэгээ энэ зургийн уралдаа бас нэлээд өөрөөсөө тийм уралдаа болж өнгөрсөн. Мөн их хүсийн баяраар одоо түрүү замчтайгаа нийт хүүхдүүдийг одоо баярлуулахын тулд бид нэр бараг хүүхдийн жижигхэн хэмжээний парк, тоглоомын талбайг эндээ авчирч ажиллуулж нэг бүтэн өдрийг хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөсөн. Тэгээ за мөн өндөр наснуудаа хүлээж авч уулзах 70 жил яваад тэдэндээ бас туслан тэмцэх үзүүлэх ажлыг мөн зохион байгуулж хийж үүсгэсэн байгаа. Ер нь бол зүгээр жил болгон ирж байгаа нүүрсийг түлээмүүдийг хөрөөдөө сараа савнд хийгээд нүүрсээ нийлээд буулгаад сараа савндаа хийгээд авчих гээд наацхан ажлууд байна. Дээрээс нь эрүүл холбоо хамгаалалтын энэ ажлуудыг бас нойлын зүгээс хаваад муус за хогоо хаанаас хоо асгасан хогийг хааш нь яаж хогийн зүгөө зөөж хайхуу гэх жишээний ер нь нэг жижиг гэхгүйгээр аль болох нэгэн асуудлын боломжтой хэрэг замын ангитайгаа нийлээд хийгээд зохицуулаад явдаг тийм. Наацх нь одоо ингээд намар болоод хүүд галгааны өдрөл ихтгэхөд ирэхтэл айлуудгаа пишинг бүгдийг хөөлөд өгч жишээний хөөлөд тийм угаадах тийм гадаа айлаас үдсэн сэргийлэх тийм үрдэн шалгалтыг хийж энэхээ мөрөөр бас ажил зохион байгуулдаг тийм. За тэгээд хашаа байсан байж байгаа ажлуудаа бас тусдам үзүүлчих тийм хүн хүчээр бас тиймэрхүү ажлуудыг зохион байгуулдаг. Энэ жил мөн түүхт он жил тохиож бас бидэд бас баяртай сайхан үйл явдал болсон. За энэ баяр сайхан үйл явдал дээр манай хэсэгэл хариуцсан инженер Шимтэн Мөнхөр ахлах мастер маань бол тэрийн дээд Алтан газ одонгоор сая оны зааг дээр ингрэмэлсэн бас бид энд маш их бахархаж байгаа. За манай хэсгийн тор зэсгч маань мөн удамд амьдсан тор зэсгч байгаа. Гүшгийн Мөнхөд тэгээд одоо 30 гаруй жил ажиллаж байгаа. Сүүлийн 24-5 жил одоо тор зэсгчээр ажиллаж байгаа. Өөрийнхөө хариуцсан ажилд эзэн болсон ийм сайхан тор зэсгч маань сая бас энэ түүх 70 жилийн яваар тэрүүний төвөөр замчин тэмдгээр ингрэмэлсэн. Мөн манай ажилласан залуучуудыг төлөөлж 20 жил болж байгаа манай Нэрвэн Ганбат маань он хөдөлгөөч тэмдгээр мөн ингрэмэлж 2020 он болон түүхт он жил бол бид бүхэнд үнэхээр сайхан бахархмаар жил болж өнгөрсөн. Олон сайхан хүмүүс маань
өшөө бус шагналуудаар шагнагдсан. Миний хамт олон бол ямар ч ажлыг хийхэд чадахгүй мэдэхгүй зүйл байхгүй. Хизээж хаанч очиод юу ч хийсэн, замцлын ямар ч ажил хийсэн бол мэдлэг боловсрол, ур чадвар аль ч талаараа бол үнэхээр сайхан тэр замыг засаад эрүүлжүүлээд аваа явуучих бүрэн чадaltaй ийм сайхан залуучууд энэ замын авдгараст ажилладаг ийм сайхан залуучуудтай ажиллаж байгаадаа би өөрөө маш их баярлалтай гэдэг. Энэ залуучуудаараа энэ авдгарасын нийт ажилтнуудаар үнэхээр бахархдаг тэднэрээ баярлалтай цуг ажиллаж байгаадаа тийм өглөө болгон орж иж хүмүүстэй ингэж ажил төрөг ярилцаад ингэж байгаадаа би бас өөрийгөө маш их азтай хүн гэж боддгоо тийм. Замын 10 дугаар хэсэг гэдэг бол энэ нь бол урд нь ч их ажилласан мундаг хамт олон байсан, өчтөрч тийм байсан, өнөөдөр ч тийм байгаа. Цаашдаа ч тийм байхын тулд өнөөдөр байгаа манай хамт олон бид бүхэн бол хичээж ажиллаж явж байна. Олон сайхан сайн ажилладаг залуучуудаараа би бол маш их бахархаж ажилладаг тийм.